Дараагийн мэдээлэл. Жил ирэх бүр томоогийн өвчлөл нэмэгдэж байгаа. За энэ жилийн тухайд өвчлөл 1.5-аас 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаамаа. Түүнчлэн оргил үед буюу 12 дугаар сарын 15-нд амтдороор хоногт 10,000-аас 42,000 хүн үйлчлүүлж 1,000-аас 7,000 хүн эмнэлэг твтэх тооцоо гарсан байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн тасагт хоногт 80-аас 140 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ачаалал 3 дахин нэмэгдэжээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 20 орд илгэж орны тоог 100-д хүргэсэн байна. Өнөөдрийн байдлаар бол нийт 98 хүүхэд хэвтэмжлүүлж байгаагийн 99% нь бол уушигны хатгалгаатай хүүхдүүд байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүд бол 70-аас 75% хүүхдийн хувийг эзэлж байна. Томоо тус төвчний дархалт усын хэмжээнд алаг цог дэгдэлтийн түвшинд байна. Тодорхойлбол 10,000 хүний 60 орчмын томоогийн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. 6-7 сараас хойш яг өнөөдрийг хүртэл одоо 7-8 удаагийн мутацид орсон вирус ханиадны томоогийн үеэр энэ үед одоо 6 дахь 47 дахь 7 хоног дээр орж ирж байгаа. Томоо тус өвчний үүсгэгчийн хувьд 60.5%-ийг H3N2 вирус, 10.4% түрүүний хэлсэн синцитал вирус буюу мутацлагдсан вирус, 29%-ийг нь бусад вирусын төрөл болох H томоо, боко вирус, аденовирус, коронавирус тус эзэлж байгаа. За өнөөдрийн байдлаар бол өчигдөр 1116 ор байсан хэдий ч гэсэндээ нэмэлтээр өчигдөр бид нар 1230 ор хүртэл нэмэгдүүлсэн байгаа. За урд шөнийн байдлаар яралтай түргэн тусламжийн одоо дуудлагын хувь ялангуяа хүүхдийн томоогийн дуудлагын хувь 36%-аар буурсан үзүүлэлттэй байна. За нөгөө талаасаа хүүхдийн томоогийн ачаалалд орны ачаалалд илүү байсан Баян зүрх дүүрэг болоод сонгон найрган дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг болоод хуваалцахаар зарим орны одоо нэмэлт тушаалууд гарсан. Монгол улсын хувьд энэ жил 300 мянган тонн вакцин авч 0-5 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд 65-аас дээш насны ахмад настан архаг хууч өвчтөд иргэдийг хамруулсан. Эдгээр зорилцод иргэдийн 99% нь дархлаажуулалтанд хамрагдсан байна. Харин 0-5 насны хүүхдүүдийн 50% буюу 150 мянган хүүхдийг вакцинд хамруулжээ. За өнөөдрийн байдлаар өвчлөл ямар насанд яваад байна гэхээр ерөнхийдөө 6-аас 15 насны хүүхдүүд буюу ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд өвчлөлийн хандлага дэгдэлт бол арай илүү төлхөө явж байгаа. Энэ насанд бол бид удирдлагын томоогийн вакциныг хийгээгүй. Энэ насан дээр бол энэ А хүрээний H3N2 өвчний өвчлөлт бол давмгай явж байгаа тэмцүү тогтол харагдаж байгаа. Бүх шатны эмнэлгүүд уртасгсан цагаар ажиллаж байна. Ерөнхий сайд Занзан шатар эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуул 1 тэрбум, уруулж онцлоор худалдан авахд зориулж 400 сая төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Томоогийн халдвараар жилдээ 764 мянган хүн өвчилж, амьсгалын замын халдвар төвчний улмаас 77420 хүн эмнэлэг твцдэг бол амьсгалын замын зочмог өрсөлийн улмаас 66 хүн нас ордог гэх тоо мэдээлэл байна.